SV podcast-ийн season 2-ын 4 дахь дугаар тэгээд энэ удаагийн зочноор Dota-гийн caster гэж хэлж болох уу? Caster ч яг биш. Стример гэх юм уу одоо. Стример гэх юм уу те. Одоо зүгээр сонирхогч л да ер нь. За тэгвэл сонирхогч стример те. За зарим их бол магадгүй caster байж болдог те. Яа хүмүүс л гэдэг. За хөөж каст хийж байж. За тэгээд бид бүгдийн том ах Кадисх маань оролцсон. Хүрэлцэн ирсэн байна. За Кадисха юу яач хоёлаа шууд. Эхлээд бас нэг подкаст маань маш олон төрлийн зочдууд ордог болохоор энэ удаад үзэгчд маань танихгүй хүмүүс зөндөө байж магадгүй эхлээ өөрийгөө гоё танилцуулж чаддаг уу? Сумьягийн мөнхтөл. Тэгээд Dota сонирхогч түрүүний хэлснээр ер нь Dota-тай тэгээ холбоотой бас олон жил явчлаа. Тэгээ хүмүүс л өмнө стример шигтэй кастер энтер гэдэг юм аа. Өнөө л яг ч тим юм хийхгүй дээ нэг watch party гэх юм уу тийм юм хийдэг. Ер нь ойр үед бол ойрын жил гараа юм уу да. Бараг Dota дээр каст стрим хийж байгаа. За яг хоёлаа шууд гэхдээ яриагаа эхлээд ямарсан зочинтой холбоотойгоор гоё Dota-гоос эхэлж тэ. За ер нь л яг стрим хийгээд ч юм уу. За яг стрим гэж явчих тэ. Стрим хэдэн жил болж байна? 5 жил мэл юм болоо. Тэг 20 оны 5 жил 4-5 жил байх. Яг яаж хэлж мэдэхгүй юм байна. Тэг 4-5 жил байх яг стрим. За тэгвэл яг Dota-той өөрийгөө холбоод хэдэн жил болж байна? 20 жил болцоо. Хизээ гарсан тоглоом тэрнээс хойш штэ. Би одоо ингээд яг зүгээр Dota тоглолтог гэвэл одоо манай найзууд ингээд дараа шоолж байгаа тий. Би одоо ингээд нэг бас цолмол байгаа. Тэгээд тэгмүүд одоо яг 20 жил болж байна гэхэд Dota 1-ээс хойш тоглосон ба шүү дээ тий. За бүр Warcraft-аас өмнө. Юу нөгөө Warcraft ч юм юу гэж байлаа? Warcraft гэсэн үг шүү дээ. Нөгөө одоо Frozen Throne гэдэг expansion гардаг шүү дээ. Та хэд мэдгүй дэрэг. Мэднэ expansion мэднэ. Тэрний өмнөх одоо бүр одоо нөгөө бид нар бол даалгавар үйлүүлнэ л гэж ярьдаг байсан юм да. 50 level үү? Биш. Одоо тийм map гарахаас өмнө. Тийм үү. Одоо нөгөө нэг яадаг штэ StarCraft одоо юу гэдэг Empire Center тоглолцсон хүмүүс бай. Танаа үеиг бол тоглосон л ах манай үед ижлэх нь те. Нэг юм даалгавар үйлдүүлдэг байсан штэ кампайн гээд соло зүгээр одоо киногийн одоо өөрөө тоглоно гэсэн үг шүү. Одоо тиймэрхүү юм тоглолоо явчихсан штэ их үедээ. Одоо тухайн үед чинь Warcraft гэдэг байсан юм. Миний компьютер дээр бол хамгийн анх StarCraft гэдэг байсан юм. Тэр чинь бас тийм кампайн интертэй штэ. Google тийм тоглоом юм. Тэр чинь л Мола төрлийн тоглоом гэдэг юу гэдэг лээ? Одоо мэдхгүй одоо яг юу гэдэг юм болоо. Тэгдэг баха. Даалгавар биелүүлдэг. За. Тий, даалгавар биелүүлдэг. Одоо Diablo л байдаг юм да. Ер нь хамгийн том төлөөлөл бол бид нар бүгд л Diablo тоглож байсан. Одоо Diablo л гэсэн үг. Тэр одоо нэг хэсгийн тоглоомных нь. Гэтэ одоо хөгждөг гэж ярьдаг шүү дээ. За тэгэхээр 20 жилийн өмнө ч 2005 он 20 хэд ч үг бүр. Яг тий 20 бол гараа. Яг тоолжвол яг Warcraft хийzээ тоглосон санахгүй. Гэтэ Frozen Throne чинь 4 өнд илүү гарсан санагдаж байна. Ямар ч сан гарцсан л байсан байх тий. Яг гэхдээ ингээд юм 3 линейтэй зам энэ мапд зохиогдсон байсан уу тэр үед? Байдаг байсан баха. Одоо нөгөө хүмүүс л хамгийн их мэддэг 50 level гэдэг юм да. Коридор энтер гэж ярьдаг юм да бас тэр хүмүүс л нэлээд дэрүү тоглож тий. За яг би бас нөгөө нэг яг нэг өсвөр насны хүүхэд байхдаа яг энэ тентхийн PC хэсдэг үе хүүхэд байсан байхгүй юу? Тийм болохоор бас яг энэ подкаст дээр яг энэ e-спортын чиглэл одоо ингээ гоё хөгчөөд болохоор энэ чиглэлийн хүмүүсийг оролцуулах амар дуртай шүү. Тэгээ надад бас ярианы амар өргөнсөйтэй байгаа тий. Тэнгүүд за 50 level ямар ч мэддэг. Миний бол зүгээр яг мэдх хэмжээнд л 50 level гэхгүй. За 50 level-ийг дөнгөж мэдээл тэрнээс хойш тоглосон гэдэг ч юм уу тий. Яг Warcraft Frozen Throne-ыг одоо нэг тоогоор ингээ map л явдсан шүү дээ. Тэд ч юм уу. Миний бодлохоор би 643-аас тоглосон. Яг нөгөө Dota-гийнх нь товчоо. 643 All Star Master-төр тоглолт өгсөн байна. Нөгөө нэг дүүм мөмийн зурагтайгийн арт. Яг үнэн тий. Нэг юм дүүм CM-тэй нэг дүүм баатрын зураг. Одоо бүр яг санаж байна. Дүүм нь амар том байдаг. Тий. Айгу гоё л байдаг байсан тохой. Би нэг тэрний өмнөх 2 моёр зурагтай юм уу. Dota-г ариуж явах сүүл тоглосон байхгүй. Юу Warcraft-ыг бол тоглолт гэлээсэн. Янз янзын mapтэй байдаг байсан шүү. Манла энэ чихвчийг хааж байгаа юм. Микро давхар орж ирээд чихвч. Тийм. Зүр чихвч нь хааж юу байхгүй чи. Хэддүгээр зам явж. Чи ихлэ нэг нь хагаад үстэй. За хагдчихлаа. Одоо хагдчихлаа. За зүгээр. Одоо зүгээр. За шууд үргэлжлээ явчих дөө тэгт.
За тэгэхээр 643-аас өмнө гэсэн үг үү те? Тийм ямар ч зүйл өмнө. Ааха. За тэрнээс хойш Frozen Throne-оор ер нь хэр удаа тоглоо? Ер нь тэгэл битүү юу цаашаа. Ихсэн сандгүй маа. Ямар ч зүйл маш их тоглодог. Тэгээд тухайн үед чинь сонголт ер нь жоохон муу шүү дээ. Хичээл тарлаа тэгээд хүүхд юм чи бас нэг юм хиймээр санагдаж байгаа байхгүй. Тэгээд нэг заал руу шагаавал шагаана. Тэгээд дараагийнх нь сонголтод тэгээд одоогийнхоор бол хүмүүс л бисил гэдгийг. Тийм бисийн талаар тоглодог байлаа шүү дээ. Бодуулахаа бисийн дээр. Хойч нөгөө интернет кафе гэ байдаг. Тийм яг хүмүүс л кафе гэдэг байсан байхгүй. Би нэг анх манай нэг ихч ер нь гадаад амьдэрдэг. Бэси. Тэгээд нэг мэйл бичих гэж явдаг байсан байхгүй хамгийн анх. Тэгэж интернет кафе орж исэн юм. Тийм магадгүй шүү те. Тийм хүмүүс бичих гэж явдаг. Тийм хүмүүс нөгөө харилцаж чадахгүй. Тэгээд би ч ер нь өвөө эмээгээ хүүхдээсээ болохоор эмээгээс дахин аваа явдаг байсан байхгүй. Тэгээд тэрийг ингээ хөрвүүлээ бичнэ гэрээлэр. Тэгээд ер нь тэгж интернет кафе ордог. Бүр багаас орсон. Тэгэхээр чи юу вэ? Зүгээр интернет кафе гэж зүгээр одоо ингээд хүмүүс мэйл бичих зориултай одоо тиймэрхүү газар байлаа шүү дээ. Тийм тиймэрхүү газар. Тэрэнд нь нөгөө хүмүүс чинь тоглоом янз бүр юмсан болохоор. Ер нь анх ер нь PC гэдэг юм тэгж эхэлсэн баха. Тийм баг тийм шүү дээ. Тийм анзаарч байхад ер нь хүмүүс зарим хүмүүс нь ингээд нэг тийм өөр юм хийгээд байждаг гэсэн. Тэгээ би үйл яг нөгөө мэйл бичих гэдэг нэг юм захиа шиг юм аваад ороод бичдэг. Анх тэгж эхэлсэн. Тийм ээ, ста тийм ээ. Тэгж танилцчихсэн. Тэнгүүдлээ яг одоо зүгээр миний мэдхээр нөгөө намааг бас яг дөнгөж PC-тэй танилцж байгаа түүхэнд бол интернет кафенууд нэг юм бүх юм нэг юм төлөрцөн цэг байдаг гэсэн нэг юм Canonтэй C зураг авдаг те интернет кафений хажууд яг ингээд нэг юм Canon C зураг мураг принтер ингээд бүх юм байж байсан те. Бүр хамгийн анх миний орж исэн интернет кафе бүр хамгийн анх тэр тэгтээ анх ч юух анх биш юм. Counter Strike тоглоход орж исэн интернет кафе яг тийм бүх юмтай юу ч үлээ бильярд бараг шүдний имлэгэл байсан санагтаад байх юм бараг бүх юмтай ингээд хэвлэлийн газар бильярд юу ч үлээ амар их юмтай тэгээд нэг хажуудалд нэг юм 5 6 ч үлээ нэг юм компьютер тавьчихсан. Тэгээд хүмүүс ингээд Counter Strike гэдэг тоглоомыг тоглолцол байж. Би өөртөө бараг 1.6-аас өмнө өстэй те бараг. Өө тэр чинь 1.1 мэг ч юм уу мэдгүй тэрний өмнөх нь ч байж магадгүй. Тэ. За яг энэ яг хоёлаас гэхдээ яг нэг дээр үе юмээр эхэлчихлээ тий. За тэгвэл одоо дээр үе ингээл ярьчихаа таамаалтай. Би одоо бол яг хотын зүүн зүг хөөхтэйсэн байхгүй. Цай 16 офицер. Одоо тэгтээ бас манай шаратнаас алдарттай домогт PC-чд байгаа тий. Тэнгүүд нөгөө нэг энэ тэнд очиж амар туулдаг. Сансарт нөгөө нэг одоо ингээд сансарт ингээд очиад тэр чи баар болсон байлээ. Ингээд нэг сансарлаа ингээд тэр хоёр тохирлоо өсөө гарахад гейм арена гэ PC гэдэг байсан тий. Тэнгүүр ингээд маш олон тийм нөгөөжсэн үү? Тэр чинь бас жоохон сүүлийнхэн геймер. Бас тийм ба. Миний хувьд бол яг ихэнх. Гэхдээ хүмүүс их тоглодог байсан газар. Тийм тий. Өчлөг байх тийш ч тоглодог юм байх. Тийм. Тэнд бол өстой яг хотын баг энэ тент үнцэг болон бүрээс 5 тоороо ирж баг боцтой тоглодог байсан юм. Тэр чинь яг нөгөө PC жоохон хөгжөөд Монголд нөгөө PC чинь одоо фотолын PC л байсан байхгүй. Тэгээд жисэн чинь геймер нэ байна. Одоо нөгөөх нь лоп юм болоо. Одоо нэг ийм хоёр одоо чейн их юм уу юу гэх юм. Монголын PC-ний соёлыг ус нэлээ хөгжүүлсэн. Гейм аренад бол нэрээ хэдүүлээ баг бас алхад хэрэгтэй шүү те. Гэхдээ тэр сүүлдээ нөгөө гейм арена чинь нэг юм зүгээр баг франчайз шахсан болсон юм шүү. Зүгээр нэрийг худалдаад аваад гейм арена гэдэг тийм баг. Нэр өгчдөг ч юм уу. Тэрийгээ дагаад яг бизнес хийж байгаа шүү дээ. Гэхдээ яг илүү гоё тухтай болгосон баха. Миний бодлоор одоо бол PC хэрсэн баг гоё газар байл. Орчин бүх юм гоё тэгэл мөнгө төлчих юм бол ер нь үйлчлэгээ авчдаг тийм газар. Сэрний эхлэлийг тавьсан баха. Тухтай байж чадчих та бол. За яг би юу ярих асууд нөхөр. За Кадисийн хувьд бол өөр хотын хуу. Тий одоо хотын хэл хийж ярих үү. Би яг багтаа бол өдөө байж байгаа. Тэгээд тий ер нь мэдээ цагс орсон цагаас хойшлоо Улаанбаатар төслөө шүү дээ. PC тоглодог байх цаг үед л хотод байлаа. За тэгэхээр ер нь аль хавцаа ер нь ихэвчлэн тоглодог байсан бэ? Би тэгээд багасаа л ер нь хороолт өссөн. Хороол лавцаа. Хороол лавцаа л байдаг гэсэн. Тэгээд яг 10 жилийн сургууль төвд болохоор 4 замд байдаг гэсэн. Тэгээд тэр бүр анхны геймерийн салбарыг хүмүүс л мэддэггүй. Тэгээд тэр нэг одоо юу гэдэг чи одоо тэр нэг том сүүлд нэгсэн салбаруудын нэрээддэг байхгүй. Тэр нэг Storm гэдэг нэг PC байдаг байсан юм аа. Яг тэр авийн хүмүүс л мэдэх баг. Чи юу л хаана тэр чинь бол ер нь л геймер энэ байхгүй бүр анхны. Хэдхэн компьютертэй эхэлж исэн анх геймер энэ гэдэг PC. Ихэнх хүмүүс мэдэхгүй бах тэр. Би яг маа яг сургуулаа ажилласан байхгүй. Тэгээд тийшээ их орж тоглолт гэлээсэн дээ. Тэгээ хороолт бас их тоглолт гэлээсэн. Тэгээд
түрүү ярьчихсэн шүү дээ. Нэг аялын тоглолт маягийн Улаанбаатарын хаасайг очдөг. Тэр ч бас туусаа. За одоо үстэй яг гой надад ч ярьж шүүс юм. Одоо би яг бас нөгөө аялын тоглолтоор би чинь бас 4 мөрөв дээр тоглолтог, 5 ав дээр тоглолтог яг. Яг нөгөө нэг амар нөгөө аялын тоглолтоор явахдаа 4 5 дээр тоглолтог тий. Яг нөгөө нэг найзууд дунд мундаавал тий 1 мөр дээр 2 мөр дээр тоглолтог. Тийм байсан бохоггүй. Тэгээд яг би бас интервью бисүр зөндөө өссөн. Тэгээд нөгөө нэг барахгүй л араа дууддаг нэг би байсан бохоггүй. 1 2 үн солигдод суудаг тий. Заваа харсан юм болно тий. Нэг эргээ харсан айлынхан бүгд солигдсон. За тэр үед гэхдээ одоо ингээ бодоход бас нэг гоё юм шиг тий. Яг ийм үе бас. Одоо энэ талаар яриа. За Dota яг тоглож эхэлснээс энэ дээрээс аялан тоглож хийсэн үе чи хэдэн оны үе вэ? Тэг санахгүй л энэ л та бас яг тийм exact. Тэг яг баримжаа байна. Нэг 9 мөсдгүүр ингээм болоо. Нэг арай жоохон нэг бүр жоохон биш болчихж байгаа шүү дээ тийм. Бас нэг өөрийнх нь нэг арай жоохон том болцсон гэж боддог үе байдаг шүү дээ. Тэгээд өөрөөсөө жоохон сайжирч байгаа байхгүй. Dota тоглоо явчихсан чинь. Тэгээд байрныхан дундаас нэг арай гайгүй нь болчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нэг хүн чинь өөрийгөө мэдэрч байгаа байхгүй нэг сорчигээд тийм бодлоос л болж явдаг гэсэн лөө. Манай би ангийнхнаараа тоглолдог байсан. Манай нэг параллел ангийн найзууд, тэг манай ангийн найзууд хоорондоо тав тав суудаг. Үгүй бид нар одоо ингээ баг болж байгаа байхгүй аяллаар гарах гэдэг аялын тоглолтоор гарах гэдэг баг болж байгаа тий. Тэгээд ер нь тэгэл Улаанбаатарт тойрчдөг гэсэн шүү дээ. Тэгэл хичээл тараал магч бас нэг математикийн сургууль байсан байхгүй. Тэгээ нэг давтлага мавтлагтай. Тэгэл тэрийгээ юуг нэг дуусгаж муусгаал тэгэл тоглолцдог л байсан. Тэгээд тухайд одоо яг яаж ч явдаг байсан мэдэхгүй л надад тэгэл алхаал явцдаг байсан баг. Стож их нөгөө баруунаас зүүн рүү бүгдэн рүү л явдаг байсан. Танай амир бол бас арай явдаггүй байсан санагдаж байна. Сансраас үрэн цаашлсан уу? Сансраас цааш нэг жоокгүй л явдаг байсан. Жоокгүй тухайд ямар хөө PC байдаг байсан бэ? Жоокгүй нэг юу гэдэг вүлээ. Шагдарч нь тэр сансрах нь үстэй тий. Би одоо их сайн санахгүй. Жоокгүй нэг тийм байран донд яг тэр жоокийн буудлын арталт. Яг үнэ тий. Тэр чинь харин юу лээ. Би бас нэрийг сайн санахгүй нэ очижсэн. Хин бас нилийн аялын тоглолтууд болдог байсан шүү. Ер нь хаас аягүй тий. Тухайд ч одоо нэг хүн болгон Dota нөгөө хүн болгол тоглолдог байсан бах те ер нь хоёр сонголт Counter Strike ч юм Dota л тоглолдог. Тэгээд хүмүүс бодож байгаа шүү дээ энэ тоглож байгаа чинь ер нь бид нар сайн гэж бодож байгаа чинь. Тэгээд ер нь баг PC болгонд очиход нэг баг байдаг байсан. Санагдчихээн тухайн үед яг нөгөө тэр PC-нд дарахлагдсан те. Хинч тоглолтгоо ингээл сууж л байдаг те. Хамгийн сайн л гэсэн юм баггүй. Те хамгийн сайнууд нь те. Тэгээд нэг хамгийн сайн 3 4 хүнтэй тэгээд хоорондоо цуваа гарах гэх нөгөө PC-ний дээр хуваагдаад нөгөөдөл дээр хуваагдаад нэг тоглолт тэгээ эсвэл өөрөөсөө аялан тоглолтод гарчдаг те. Эсвэл өөрөөсөө хүлээгээ сууж идэг те. Тэгээд яг энэ үе мууийг бас ярих нь бас гой зүйтэй болов гэж бодож байна. Яг тэгвэл одооний бас e-спортын түүх бол хүн болгон анх ингээд PC-ний ингээд өвчтэй, донтой гэсэн ч юм уу ингээд буруу зүйл гэж маш их яригддаг байсан бол энэсийг бас ярих зүйтэй баг. Яг энэ хэсгээр бас би ингээд одоо нэг шарату инхээ энэ төргээ хэлж байна. Одоо яг манай үеийн бол яс домогтой PC-ч байсан байхгүй яг тухайн үед бол бас яг e-спортоор Монгол зүгээр ингээд нэм хүмүүсийн чихээр ингээд яригддаг байсан дотоочтоос одоо сандгүй амар дотоочтоос. Сайн мэдхгүй л энэ тухайн үед зөндөө болоо одоо яг миний мэдхэл дотоо шүү дээ. Би контент руу сайн мэдхгүй болохоор. Дотоогоос зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Ер нь л тоглодог байсан. Зөндөө хүмүүс байгаа. Тэгээд болгон болол амьдрал ч одоо зөндөөлийн тохиолдолтой хүмүүс юм. Яг за тэгвэл одоо нөгөө Warcraft Frozen Throne-оос яг Монголын анхны багууд ч юм энэ талаар юу мэдээлэл өгд юм болов уу? Ер нь яг баг манк явж исэн. Тэр нөгөө TFT одоо хүмүүсийн TFT гэж ярьдаг шүү дээ. Тэг хөгждөг. Тэргүүр чин тэмцээнд ордог гэсэн хүмүүс байдаг шүү дээ. Яг энэ талаар бас яг одоо нэг мэд хүмүүс мэдж би бас мэдэхгүй болохоор асууж байгаа шүү те. Тийм болохоор яг ингээд явж байгаад хэдийн хугацааны ингэж явсан ямар тэмцээнд оролцож исэн бол хамгийн дээд амжилт нь ямар байсан бол гэдэг ч юм уу. Энэ талаар бас мэдээлэл аваалаа. Тэр нөгөө олон жилийн өмнө болохоос яг зарим мартцсан байгаад байхгүй. Ямар ч сан бүр зөндөө дээр үеэс орж исэн шүү дээ. Тэр TFT-гэр хөгждгөр лав явдаг л байсан санагдчих. Тэгээ сүүлд нь Dota нэмэгдсэн, Counter нэмэгдсэн. Өөр одоо юу тоглодог байсан монголчууд. Тийм тэмцээнд явдаг байсан. Гэтэ ер нь бол анхнаасаа л явдаг байсан л юм байна тий. Яг нөгөө тухайн үед бодлонтой байхгүй юу? Тэмцээнийх нь юм. Одоо бид нар чинь өөртөө ингээ бид нар ч тухайн тоглодог гэсэн хүмүүс нь одоо нас нь
зарим нь бол одоо жижигхэн жоох хүүхдүүд байгаа шүү дээ. Яг сонирхдаг байсан. Гэтэ яг хав илүү бидрээс дээшээ хүртэл тоглодог байсан хүмүүс байгаа л мэдээж. Тэгээд тэмцээнээс бодлонтой болдог байсан санагддаг надад. Тэгээд өөрөөсөө нэгдүгээр тоглож байгаа хүмүүс мэдээлэл байхгүй. Тэгээд ингээд нэг юм холбоо гэдэг бас байдаг л байсан. Дамдаа гэдэг чинь. Би л одоо яадаг аахгүй нэг тэгжээд би рүү холбоо малбанд амар дургу моргу гэдэг тийм шалтгаан байна. Дээр үед ингээд амар бодлуулцдаг нэг Монголын нэг юмнууд ч нэг сони яваад байдаг ш нэг тийм юм болдог байсан юм санагдаад байсан аахгүй нэг тийм not fair шудраг ус яваад байгаа юм шиг. Гэтэ яг хөө зүгээр явдаг л байсан. Тэгэл тэр нь ям хэсэг нь л ах л та. Нэг хэсэг л ах л та. Тэгээ олон төрлөөр явдаг байсан ш. Тэр энэ би одоо контроллероор тоглодог гэсэн мэдгүй энэ би одоо тий. Одоо PS1 юм болов тэр PS-с баг өмнөх хаа. А гэхдээ яг нь PS хаа. Ер нь гэхдээ NBA тоглож нэг бол баг PS хаа. Тийм би бол PC-н дээр тоглодог гэсэн аахгүй. Тэгээд би тийм юмараас би оролцож үздэг гэсэн шүү дээ. NBA үгүй NBA тийм PC-н дээр тоглодог. Гэхдээ ер нь контроллероор тэгтэн тэмцээн болдог гэсэн аахгүй NBA. Тэгээд би нэг тийм юмд орж мардаг гэсэн шүү дээ. Нөө Монголд нэг болчихлээсэ. Монголд яг нэг л удаа болсон бах баг тэр NBA. Тэр нөө сакс максаар бас болдог аахгүй. Тэгээд нэг юм контроллероор тоглодог. Би PS1 байсан л гэж боддог ш. Яг санах тэр нь юу байсан мэдэхгүй лээ. Би ч одоо Sony Sega гал мэдэхгүй болохоор. Nintendo энэ төргээд бас байдаг байсан тийм. Эхнийх нь юмнууд тийм шүү дээ. Sony Sega, Nintendo. За яг гоо. За тийм байсан юм байна. За одоо хоёлаа жоохон орчин үеэр орж ирээ. 2012 3 оноос хойш юмнууд дээр. За яг гоо Монголын Dota-гийн багуудын анхны үүсэл хөгжлийн талаар юу ямар байдаг юм бэ? Одоо тэгэл ярих юм бол нөгөө Podol-ын PC гээл ярьжсэн шүү. Одоо тэрнээс л үүссэн шүү дээ. Ер нь гэхдээ хамгийн анхны зүгээр яг Dota-гийн төрлөөр улс орны төлөөлөө явж байсан ч юм эсвэл яг урдаа зохисдог бас хамгийн том багууд юу вэ? Одоо тэгэл харин PC-ний багууд байхгүй. Эхнийх нь. Ер нь болоо. Тий, одоо ингээд дундаа нэг тэмцээн зохиодог. Тэр нь тэгээ PC-ний л одоо тэмцээн багхгүй. Одоо PC өөрсдөө одоо сурталчлан дээрээс нь одоо яа гэдэг чинь олон ач холбогдолтой одоо бодоход бол тийм тэмцээн шалгарч явах. Тэндээ ингээд тоглодог хүмүүс. Тэнгүүч нэг хідэн арай жоохон шигшигдээд сайн багууд байгаа шүү дээ. Одоо яа тий жишээ нь геймер нэг юм багч гэдэг юм аа. Одоо сүүлд нь одоо юу гэдэг лоп гэдэг PC тэр чинь нэг багтай байсан байхгүй PC нэг. Азгээд бас нэг PC байдаг гэсэн тий. Тэр чинь бас нэг жоохон сүүлдээ жоохон сүүлд үү. Тий жоохон сүүл санагдаж байна. Гэтэ ер нь тиймэрхүү байсан байхгүй. Тэгэл одоо PC-нүүдийн баг л гэж ярих бах. Тэгээ нэг нь л одоо шалгардаг байсан баг. Эсвэл одоо найзуудаараа шууд стак болдог ч юм уу тий нэг тиймэрхүү. Одоо стак гэж ярьдаг шүү дээ. Зүгээр найзуудаараа хэдүүлээ нэг баг болоод тэгээ тэмцээн оргээд тухайн ихэн тэмцээн Монголын тэмцээн чинь тэгээ PC-нүүдийн тэмцээн байсан баг. Тэгээ одоо тэрийг одоо өөрөөсөө баг л гэж нэггүй баг л да ялчгүй баг. Яг одоо дэлхийн давцсан дээр тоглохгүйц баг байхгүй. Монголдо тоглож байгаа байхгүй. Монголынхаа одоо тэр сцентэй тоглож байгаа байхгүй. Юу Counter Strike Dota ялгаагүйсэн дөө. Тийм стайл ялгаагүйсэн тийм. Тийм яг тэнгууд яг тухайн үед ингээд нэг тэнд багуу цуглаж байгаадсэн за магадгүй ингээд эсрэг тоглож байгаа нэг залуугаа ч юм уу энэ ста сайн билээгээд дараа нь хоорондоо нэгдээ тоглох ч юм уу нэг иймэрхүү зүйлүүд бас олон байсан баг те. За тэгвэл энээс хоошоо болохоор яг нөгөө нэг багийн түвшинд менежменттэй болоод гарч ирсэн за магадгүй нэг баг хэмжээний цалинтай болоод ч юм уу те. Яг энийг нөгөө нэг амьдралын ажил болгоод ч юм уу ингээд явж исэн анхны багууд яг юм бол. Тэгээд анхны баг одоо би бас мэдхгүй л бай. Тэр 2014 13 оны үед багд байсан шүү дээ. Байсан бохгүй. Одоо ингээд яг тийм менежментийн түвшинд очсон. Одоо generation гэж ярих юм бол би чинь тухайн үед ингээд тоглож байгаад манай generation-ийн дараагийнхын generation айгуу бас сайн хүмүүс сайн тоглодог хүмүүс байсан бохгүй. Тэгээд тэдний баг л яригдах байх та. Тэгэхгүй тэрийг алгасчаар бол бас болохгүй хаа. Тэнд бол тоглож исэн хүмүүс байгаа. Би яг тэгт нэг юм gap авцсан байхгүй одоо тийм. Ер нь жоо болцсон байсан. Тийм, угсаа тэр чинь амжихгүй болж ажиллаад ирлээ. Би ч өөрөө ажил хийдэг болсон байсан. Нэг жоох өндөрчсэн. Тухайн үед зөндөө багууд байсан. Одоо хотлоо ирсэн болчихно. Тэгэхгүй тэгтээ магадгүй баг тэр үе яг хөгжлийн амар бас өндөр түвшин байсан. Өндөр ингэж хөгжиж исэн үедэр байсан байж магадгүй шүү те. Яах тэгэл тэр PC-нийхээ үеэс л ер нь яаж байгаа шүү дээ. Хөгжиж байгаа шүү дээ. Одоо яг тэр нөгөө одоо тэмцээнгээд Монголд зохиогдож байгаа тэмцээч PC-ийн тэмцээнд байна. Тэр чи ч одоо бүр 100 хэдэн баг ордог гэсэн гэж бодохгүй даа. Нэг зүгээр PC тэмцээн зохиогдоо. Тэгээд одоо тийм л амар компетитив байсан байхгүй. Хоорондоо өрсөлдөхгүй л тэгээ нэгнийхээ аль нь сайнаа шалгаруулах гэдэг байгаа шүү дээ чинь. Тэгэхээр яа 100 хэдэн баг гэхээс амарс бүр одоо тэгтээ тэмцээн зохиог бол яг тийм 100 хэдэн баг ус ирэх үгүй юу гэдэг сонин те. Тэгэхэд яг
зүгээр яг нэг футболын гэж яриад итгэл баг тэндээ баг бас амар гоё байсан юм шиг байна. За одоо хоёлаа тэгвэл нэг иймэрхүү одоо зүгээр яг бүр орчин үеэр ороод ярив. За одоо бол гэхдээ орчин үеийн Dota-гийн community-г ер нь бол мэдчихэж байгаа бах те. Бас нэг жоохон гадарлаа. За тэгвэл сая за 2025 оны TI-ийн за оролцох багууд бол тодорчлоо тийм үү? Тэнгүүд яг миний хамгийн ихний асуух асуулт болохоор эхлээд ер нь TI-д ер нь зүгээр Монгол тоглогч ороход тэдий хугацааны зай байгаа баха эсвэл иймэрхүү зүйлүүд нь жоохон тутмаг илүү санагдаж байна. Хоёул үзэл бодлын талаар л ярилцж байгаа шүү дээ. Эсвэл эхлээд TI-д Монгол хүн орох болов уу эсвэл Монгол баг орох болов уу? Одоо Монгол тоглогч орох юм болов мэдэхгүй л энэ. Одоо өөрсдийнх нь шийдвэр л ах. Одоо яг нэг компетитив тоглоё гэдэг ингээ хичээгээд тий. Яг одоо мэрэгжлийн тоглогч шиг ирэх юм тий. Про плеер үлээгээд явж байгаа үгс хийтгэл хүн байгаа шүү дээ 10 дөө. Тэр хүмүүс тэгээд дундаасаа нэг баг гаргаж ирчих магадгүй. Эсвэл одоо ингээ тараад одоо яа тий. Багууд орж магадгүй л ах. Гэхдээ яг зүгээр чадварын төвшин харах юм бол нэг болохгүй ч юм бол байхгүй шүү дээ. Маа гэхдээ ер нь потенциал ер нь байгаа. Потенциал байгаа шүү дээ. Одоо яг өөрийнх нь индивидуал чадвар гэдэг юм тий. Тийм скил нь бол тэр хүмүүс байгаа хаа миний. Гол нь тэр нэг момент тэ дээрээс нь багийн юм шүү дээ. Одоо багийн лим хийжээж одоо тэр хүмүүсээс илүү юм хийж өгч шүү дээ. Тийм. Тэгээ бас нэг арын албад бас нэг юм багийн менежмент бас маш чухал байгаа бох тий. Тий. Тэр чинь одоо тэгэл арай одоо тэр PC-ний үеэс чи илүү байгаад байгаа юмнууд ч тэдэрнэ байгаа шүү дээ. Тэгээд тэр ард талд нь хүмүүс өөр одоо ингээд үзэл бодол шингээд байгаа шүү дээ. Тэгэхгүй яг тэр 5 хүн чинь ингээл өөрсдөө харах өнцгөр л харж байгаа ш тавуулаа. Тэнгүүд тэр чинь ингээд нэмэгдээ явчихдаг байхгүй. Ингээл 6 7 8 9 10 хүн болол. Тэгэхээр илүү одоо харж чадахгүй хүмүүсийн өнцгийг хардаг ч юм уу нэг тиймэрхүү юм болдог байх гэж бодоод байгаа шүү дээ. Юу аль ч спортер ялгаагүй хөө. Гадны нүднээр харах яг ингээд дунд нь ингээд өөрөө яваад байгаа одоо тамирчны хардаг юм гээд тий. Хааж дасгалжуулагч гээд нэг ажлын байр яваад байгаа шүү дээ. Тэр чинь учиртай шүү дээ. Тийм баг. Хэдийс юу өөрөө дасгалжуулагч юу хийдсэн үү? Тий хийсэн шүү дээ. Би ч дээ стрим хийхээс өмнө 3 жил мөлийн явлаа шүү дээ. Тийм үү. Тий. Яг хоо би ч өөрөө дасгалжуулагч гэж юм мэдэхгүй л тий. Зүгээр ингээд өөрөө тоглоод би нэг хэсэг бас нэг жоохон завсарлаа. Завсарлаад тэгээ буцаа тоглож исэн чинь одоо манай багцуул чинь мундаг гівгэн тойжод нэг qualifier одоо тэр одоо division гэ байдгүй юм да мэдэх байх та Dota гэдэг бол одоо яг жинхэнэ мэрэгжлийн тоглогч болох гэдэг байгаа байхгүй тэр division 2 гэдэг юмд нь орцсон. Одоо тэгтээ манайхны хувьд бол division 2 дээр байгаа юу? Одоо мэдхгүй нэ сүүлийн үед хожоогүй болохоор тэрнээс унсан баха. Одоо tier 3 гэж явах бах. Tier 2 моёр хавцаач л ер нь байдаг байсан манай. Tier 1 2-ын дунд л ингээд явдаг байсан байхгүй. Бүр Tier 1 рүү орох боломжууд ер нь баг байсан тий. Тий орчоол унаад 2 удаа орсон шүү дээ. Division 1 орсон уу? Тий Division 1 рүү ч 2 удаа дэвшсэн байхгүй ууг нь бол. Тэгээд тий юу ярьчихлаа тэгээд юу ярих гэж азгаа ярьчих. За яг хоёлаа зүгээр яг одоо болно шүү дээ. Яг нөө сая TI маань талаар жоохон том түвшний ярьчлаа л да. За хоёлаа яг Азта яриа заяа. Аз за мэдээж үс хятадууд амар тий. Гэтэ яг хятад ч болохоор бүр тусдаар ээж юм болчихж байгаа. Тий. Аз гэхээр бол Филиппинууд л байгаа шүү дээ. Тийм Филиппинууд Дотог бол Филиппинууд бацдаг байхгүй. Гэхдээ манайх хэдэн оны блэ нөгөө нэг дэлхийн аваргал тэр чинь нөгөө World E-sport Championship гэдэг нэгсэн бол хэдэн онд блэ? Филиппинууд нэг хожсон түүх байгаа шүү дээ. Манайд авч байгаа. Тэр нь ямар тэмцээн? Тэр чинь ямар тэмцээн блэ? Лилган байсан байхгүй яг. Яг Филиппинуудыг ч одоо хоцсон тохиолдол байгаа л та. Зөндөл тохиолдол байгаа. Гэтэ яг ингээд томороо Филиппинчууд ер нь мундаг байдаг л гэсэн. Менежмент нь илүү сайн. Тийм илүү тийм санаа. Ягаад гэх юм бол олон хүнээс шалгарч гарч ирдэг баг тэд нэр. Өөрсдөө Филиппинч хүн аим ихтэй шүү дээ. Мэдээж олон хүнээс шигдэж гарч ирдэг. Тэгээ дээрэс нь одоо хүний нөөц нь бас илүү олуулдаг гэж бодож байна. Тийм болохоор одоо ингээд жоох урттаа тэд нэр ингээд жоох ингээд байгаа төвшингээ ингээд барай явчихдаг гэх юм. Тэргээр илүү. Манайхан бол яг ингээд нэг хожоол ингээд унаал хожоол унаал тийм байдаг. Тийм анзаарах юм. Яг гэхдээ за одоо яг Филиппиныг бол хүн амын за нүгний нөөц мөөц иймэрхүү юм ярьж байна л та тийм. За яг сая Монголцыг амжилттай бол энэ дуртад яг угаасаа бүгд мэдж байгаа.
Тэнгүүд энд бас нэг хүний нөө цанц юм нөлөөсөн үү? Эсвэл би болохоор л ингэж хараад байхгүй. Одоо бол нэг 3 саятай 30 саятай 3 тэрбумтай байх ер нь баг хамаагүй болсон юм шүү гэж бодоод байгаа миний хувьд. Надад бол хамаатай хаа. Тийм үү. Тэр чинь өрсөлдөө угаасаа л одоо байгалийн үйл чинь тийм биз дээ. Байгалийн үйл чинь ингээ хүчтэйнүүд нь шалгараад гарч ирж байгаа ч олноосоо л гарч ирэх юм бол мундаг болно. Би л тэгж л байна. Шууд хамааралтай. Хэрвээ хамааралгүй байсан бол бус спорт төр кейсүүд гарч ирж. Монголд бол ганц л кейс байхгүй. Дэлхийд дээр байгаа ганц л тийм одоо нөгөө онцгой гэх юм уу тийм л кейс байхгүй. Тэгээс бус спорт төр ялгаагүй одоо контр дотооч биш. Бус спорт төр ялгаа байгаа. Тийм кейсүүд байгаа. Гэхдээ ховор байхгүй. Хэрвээ үнэхээр огт хамаагүй байсан бол тэгэл гараал ирэх л баг. Тэр чинь тийм түгээмэл болчих واخхой. Статистик харах юм бол гэж би үл бодож байна. Яг би зүгээр яг ингэж хэлсэн шалтгаан бол бүгд л нэг сервер тоглож байгаа юм чинь. Энэ Филиппин байна уу, Хятад байна уу, Монгол байна уу? Доктор зүгээр л боо тий. Дэлхийн өнцөг булангаас хоорондоо тоглож байгаа учраас тэгж харах юм бол бас тий. Тийм. Заавал энэ 3 сая дотроос тодорхойлох хэрэг байна уу гэж нь харсан. Тэгтээ яг хуу тэр чинь одоо ингэ лиг гээл явж шүү дээ жишээ. Одоо ричнэрээ одоо ямар ч спортч баг хуваагдж байгаа. Миний хувьд би зүгээр дотоогоор жишээ миний мэддэг дота л доо. Ингээд Аз чинь одоо ямар нэг юмар мундаг байгаа шүү дээ. Одоо юу гэдэг нэг юм. Тэр чинь өрсөлдөөн л байхгүй. Дотроо бид нар одоо ингээд Азийг төлөөлөө явахын тулд одоо юу гэдэг тэр Аз аврам хүмүүс тэгж ирээд тэр. Тхийн тулд Азуудтай л тоглож байгаа байхгүй. Эхний ээлжинд. Тэгээ яг үнэхээр мундаг үйл ингээ яваад тэг ингээ хамаарлаг болчих жоох байхгүй глобал одоо тэр дэлхийн бүх хүмүүс тэгээ тоглож болж байгаа байхгүй. Тийм баг. Тийм болохоор тэгж бодож байна. Бид нар яагаад тэгвэл Аз серверт тоглодог. Гэхдээ яг Европ серверт тоглож болдог байсан. Тэргүүрээ даваа талтай. Дота яг дота дээр бол. Даваа талтай. Хоёр серверт тоглодог. За бас серверийн талаар ярьсан тэр манай Монгол тоглогчид өөрсдөө Европ сервер ч юм уу Аз серверт дээгүүр тоглолтод төвчлөл болж маш олон байт юм л тий. Яг рак ирэх юм бол тийм байхгүй юу? Харин тийм байлээ. Тий, ракараа бол одоо нэг одоо юу гэдэг топ 100 мууч гэдэг юм уу тий одоо рак л яруу штэ. Гэтэ яг надад бол яг рак гэдэг юм бол яг тийм скил одоо юу гэдэг ур чадвар тэр чинь зөндөө юм ярьж байгаа штэ. Багийн тоглоом штэ одоо ч. Тэгээд одоо багийн нэг хэсэг байх гэдэг чинь бас ондоо асуудал байхгүй. Хүн багийн гишүүн байна гэдэг чинь бас чадвар байхгүй. Тим юм ментер нь арай жоохон нөгөөдөлөг гүйцэтгүүл юм шиг санагддаг. Гэтэ яг яг ур чадвар тоглоомоо тоглож байгаа дөрөв тэрийг илтгэн штэ тэр тоо. Уус азар хүн тэгж том одоо ингээд шууд топ 100 мөр орно гэж байна. Тийм штэ яг үнэ. Хөдөлмөр одоо юу гэдэг ур чадвар бүх юм байгаа л гэсэн. За баярлалаа. Ямар ч сан одоо би нэг сонирхолтой асуулт сууч. Зүгээр одоо яг нэг дотогийн комьюнитиг бол бүгдийг ер нь бол за 70-80% та мэдж байгаа гэж бодож байна. Тэгвэл энэ дэр гоё нэг шудраг яг өөрийнхөө зүгээс та хариулж ирээ. Яг Монгол улсаа төлөөлөөд 5 хүн гарыг гэвэл 1 дээр 2 дээр 3 дээр 4 дээр 5 дээр гээд шууд хэлвэл зөө. Та зүгээр коуч та баг ингээд цуглуулж байгаа асуулт байдаг байхгүй. Ягаад гэвэл би бүгдэнтэй л ер нь ойрхоод. Тэгээ дээрэс нь би тийм хол зөрүүтэй гэж боддоггүй байхгүй. Тэр хүмүүс зүгээр одоо нэг багийн нэг хэсэг байх ч гэдэг юм уу. Тэгээд яг үгээр ярьж болохгүй л дээ бас тэрийг би бас үгээр илэрхийлж чадахгүй нэ. Одоо тийм өөр чадварууд байгаа байхгүй. Бас нэг тоглоомноос гадна. За тэгэхээр тим юм арай жоохон ондоо байдаг баг. Гэхдээ би бол бүгд л ялгаагүй л гэж боддог. Гол нь өөртөө ингээ хоорондоо гоё. Үнэхээр л яг 5 Монгол тоглогч юм л өөртөө л гоё тохиролцох ёстой байх. За айлч 5 нь байна. Яг зүгээр за хоёлоо бүр ингэж сууз юм. Би тэгтээ энэ бүр заавал сонсмоор шүү. Зүгээр өөрөө коуч болоод ч юм уу бага босгочих бол гэдэг ч юм уу. Ингэж суувал яг бол. Тэгэл харин тэр үзэл бодлыг л харна шүү дээ. Одоо хоорондоо яг гоё нийлээ тийм одоо сайн нэрчүүд юу гэдэг тийм. Өөрсдөө ингээ хоорондоо нэг тийм багаараа л юм хиймээр байгаа байхгүй тий. Нэг л дота тоглоод одоо нэг тийм философи нь одоо юу гэдэг. Яг адилхан биш ч гэсэн нэг тийм жоохон төсөөтэй ч гэдэг юм уу тий. Тэгээд нийлэх хэрэгтэй байх л гэж боддیں۔ Тэгээд одоо өөртөө яаж байгаа хөө хөгжөөд одоо ер нь ойлгож байгаа. Надаар хэлүүлдэггүй шүү дээ. Хүмүүс надаас мундаг тоглож байгаа. Тэгээд яг тийм компетитив тоглож байгаа хүмүүс чинь өөрсдөө мэдэрч байгаа хат ирж байгаа. Бас олон жил болчихлоо шүү дээ одоо. Нөө тэглэх байх тий. Тий олон жил болчихлоо шүү дээ. За сүүлийн үеийн судалгаагаар гэхдээ нөө дотогийн дэлхийдэр тоглогчдын тоо жоохон буураад байгаа юм шиг үлээ. Ер нь тэгдэж шүү дээ. Нэг хэдэн жилдээ буурчдаг. Counter Strike-ус буурдаг шүү дээ. Тэг Counter Strike-сэн буурдаг тий. Тэнгүүд одоо нөгөө нэг Dota яг яагаад зүгээр буураад байгаа шалтгаан ч юм уу эсвэл ингэж нэг боддгоо ер нь. Тийм би яг нөгөө олон жил одоо Dota гэж тоглолоо шүү дээ. Миний ажилтдаг юм бол
ингээд пачин хэтэрхий удахаараа бас ячдаг штэ нэг тийм. Хүмүүс чинь нэг л тоглоом тоглоод. Уу яг нэг л тоглоом тоглодог л доо. Гэтэ нөгөө Dota ч ингээд апдейт гарахаар шал ондоо тоглоом юм шиг мэдрэгдэлтэй тоглодог хүмүүстэй бол тийм яг тийм юм байхаа нөлөөлдөг байх гэж байна. Тийм нөлөөлдөг. Яг бол бид нар нөгөө байж байгаа л нэг юм пач авчдаг байхгүй. Нэг пач гаргацдаг байсан болов. Тэгээ сүүлдээ тэр нь ингээд одоо гэп нь холдсон гэх юм уу. Одоо нэг жилдээ ч юм уу 6 сардаа нэг апдейт гаргадаг байсан. Тэр нь ингээд жил ч юм уу 2 жил мэл нэг пач 2 жил мэл болсон түүх байгаа штэ. Одоо энэний өмнөх ч үлээ, эдэн онох ч үлээ тий. Ерөөсөө л тодорхой баатруудтай. Тий, тодорхой баатруудтай одоо нэг юм мета гэдэг нэг юмтай. Тэгээ хүн чинь ингээд нэг л юм харангууд хүн чинь жоохоо бид нар зүгээр юу баха. Dota дээр өөрсдөө л тгийж сурцсан байна. Одоо ингээд байж байгаа шинэ патч тоглодог, шинэ апдейт ингээд хардаг. Тэнгүүд илүү сонирхолтой тэр чинь ингээд дахиад сурдаг хөхгүй тоглоом. Тийм л баг. Ер нь тийм байдаг ш. Нэг логик нэг тийм би л тэгж л хардаг. Би бас нөгөө талаас нь сардаг хөхгүй. Яг тэгэхээр би тэгтээ яг нөгөө та бол бас ингээд намайг бол мэржлийн төвшөнд тоглож байгаа хөөх те. Би ч юм бүр ийм арчон курсадер цолтой байхгүй. Бид нар яадаг гэхээр стрессээ тайлахын тулд манай 5 найз ажиллаад харчаад энэ манай багийн 4 найз ажиллаад харчаад хоорондоо тоглодог байхгүй те. Тин тэгтээ бүр бидний хооронд бүр амар юм болж байгаа. Халаан болж байгаа те. Бид нар чинь тэн дундаас та тдийг ингээ гээл. Тэнгүүд бид нар нэг удаа нэг сардаа хамуу бид нар 2 3 удаа цуглаж байгаа маа. Тэгэхээр сарын дараа уулзсангууд map цапнаа шал өөр болсон. Шинэ баатар гараад ирсэн. Ийм юм гэхдээ яг биднэрт ингэ нөлөөлсөн болохоор өө за цогтой хэвэл ойлгохгүй болохгүй. Одоо наад чи чадахгүй. Одоо ч чадахгүй шүү. Тэр нь бас нөлөөлдөг юм болоо гэж миний хувьд боддог. Эсвэл тэгж хардаг баг. Одоо ингээд Dota гэдэг тоглоомч хөгжсөн тоглоом болчихж байгаа байхгүй. Бараг 20 жил одоо Warcraft-аас эхлэх юм бол. Эсвэл одоо яг өөрөө Dota 2 гэдэг нь гараад 13 жил мэлээ тий. Яг тийм баг. Тий. Тэгэнгүүт одоо жоохон ахмиг насны хүмүүс тоглодог байх миний бодлоор ихэнх нь одоо ингээд масаа харах юм бол яг компетитив шүү. Тэгэнгүүт тэр хүмүүс чинь ингээд нэг юм адапт хийх ч юм уу эсвэл одоо цаг зав юм ингээд байхгүй байгаа байхгүй тий тэр бачинд тэгж хараад бас ингээд удаан апдейт гаргадаг болсон баг. Тэрс чинь ингээд наад чиг ингээд өдөр болгон тоглодог хүн чинь бас байхгүй тий хоорохгүй. Яг профессионал тоглож байгаа хүмүүс бол тэгж тоглож байгаа баг. Тэгээ ингээд тийм баг. Ер нь тийм юм бэ. Наа чи ер нь яг зөв үнцэг шүү. Бивээс гайхдаг байхгүй юу? Энд залхуураад автотэйч гаргахаа болцсон эдэрдээс те ядаргатай шүү дээ. Тийм. Яа биднээс яг тийм байхгүй юу? Тийм ээ. Бид нар яг нөгөө нэг шин юмда тас гэж амар уддаг байхгүй те. Тийм ээ. Тэнгүүд нөгөө нэг Dota-г map 40-оор томорч хитэн юм лээ. Одоо 2 жилийн өмнө хаа. 2 жилийн өмнө те. Бид нар тэрэнд тас гэж 1 жил болсон байхгүй юу? Сардаа 1 муу 2 удаа тоглож байгаа хүмүүс чинь 10 уг нь тэнд актив 10 байгаад байгаа шүү дээ. Тэр актив 10 чинь тэг болчихж байгаа байхгүй. Одоо бүр бид нэр болцсон. Нөгөө 5-5-аараа тоглодог байсан CS тоглох эхэлсэн байхгүй. Тэ. Энэ бас миний хувьд бас жоохон нөлөөлдөг байна. Наа чи зөв юм байна л да. Яг амьдрал дээр тийм л юм болоод байгаа юм. Би яг нөгөө өдөр болгон тоглоод болохоор тэрийг харж чадахгүй л байгаа. Тэрнээс гадна би Dota-г бас хамгийн жоохон ядаргаатай тоглоомч боддог шүү дээ. Түүхтэй ингээд яг л ингээд нөгөө нэг ганцаараа ерөөс тоглож болтгоо гэдэг ч юм уу. За юу гэдэг би сайн тайлбарлаж мэдгүй. Гэхдээ зарим тоглоомд сурахад бас арай Dota шиг бол их цаг хугацаа зарцуулахгүй байхаа. Dota-д бол ер нь тийм үнэн. Бусад тоглоомоос арай илүү цаг зарцуулдаг байх. Одоо шинээр одоо би нэг тоглоом тоглох гээд одоо тоглоё гэж бодлоо л да тоглох гээд. Тэгэнгүүт би л Dota-г л хийж сонголтонд орлоо. Ямар ч боломжгүй байхгүй эхнээсээ. Яг үнэ. Ямар ч боломжгүй. Яг үнэ тий. Бид нар үл яг нөгөө хүчээр гэдэг юм тухайн үедээ сонголтонд байгаагүй байхгүй. Тэгэнгүүт нөгөө нэг таны хэлсэн шүү дээ. Одоо энэ тэрэгөө яг гоё надтай бол эвлэрч байгаа юм санаж. Нөгөө нэг Frozen Throne тоглож исэн гарууд чинь те Dota-нд угаасаа хайртай байсан болохоор л одоо нөгөө л нэг юмтай ингээл би нэг ингээл те ингээл одоо хүртэл ингээд хайж чадахгүй байж чадахгүй ингээ баг байгаад байгаа хүмүүс бас байгаа байх шүү гэж бод. Тий, тэгэнгүүт одоо ингээд тэр чинь нэг тодорхой хэмжээний их хөв нь байдаг юм байна л да. Dota сонирхчд одоо бүр дэлхийн community-г Монгол жаагагүй л ахaltaа те барыг тусгална. Тэнгүү тэтэртэй зориулаад ингээд аюугаа аажмаар удаанаар сольдог юм бэ. Тийм ээ. Наачил зөвлөв юм. Тий, наачил зөвлөв юм. Яг зүгээр нөгөө нэг одоо нөгөө кейсэн дээр бас өөр үнцүүд гарч ирж байгаа энэ нэж магадгүй л. Тийм тэгэл ямар ч сан Dota тоглодог гэсэн найзтай хайртай шүү. Тэгвэл ямар ч сан одоо тоглож байгаа хിവэрээ суугч гэсэн хэдүүлээ бас дуртай байгаа нь хിവэрээ байгаа сайхан байгаа шүү гэж хэлмээр санагдлаа. За би өчигдөр нэг стори хийгээд
Кэдисаас асуух асуултууд юу байна? Би үнэхээр таалагдсан асуултыг бас асууна гэдэг stories нэг ийм асуулт их орж иж лээ. Чиз их тоглолдог те. Тэ. Тэгвэл чиз ингээд тоглонгуудлаа за ер нь гэхдээ яг иймэрхүү юм хэлчихсэн. Чиз тоглонгуудлаа ингээд шал өөр юм яриад гэнэ. Өөр юм яриад зүгээр нэг юм чизийг талаар ингээд бүтэн ингээд нэг юм ойлгомжтой бичлэг оруулаад өгөөч гэж хэлээч гэсэн. Одоо тийм гайд маягийн юм уу? Хичээл гайд одоо хичээл гэх юм уу чизийг тайлбарласан гэдэг ч юм уу. Одоо ингээд би бас ерөөсөө чизийг мэддэггүй байхгүй юу? Би ингээд бас одоо нэг яг би таныг яаж үздэг болсон бэхээр би ингээд өөрөө доото тоглолдог болохоор яг нэг унтахынхаа өмнө ингээд би нэг юм сонсож унтдаг төрлийн юм байхгүй юу? Тэнгүүтээ ингээд нэг тоглолт моголт хийж үзэж байгаа унтчихдаг. Би үл яг таныг үзсэн одоо шалтгаан юм зөө. Тэнгүүд яг надтай адилхан хүмүүс маш олон юм байна. Зүгээр яг унтахаас өмнө ингээд тавьж байгаа л за сонсож байгааг харж байгаа утсан дээр тавьж байгаа л унтчихдаг те. Тэнгүүд чиз тоглоод эхлэнгүүд ерөөсөө ойлгодгүй зүгээр л ингээд нэг юм хоолойг сонсоод юм байж болох юм шиг тийм хүмүүс маш олон байт юм байлээ. Бүр надад гэхдээ ийм комент бүр маш их ирсэн за. Чизийн талаар ингээд бүтэн тайлбар бичлэг оруулаад өгөөч гэдэг ч юм уу. Одоо яг бигинер төвшөнд юм баг. Тийм бигинер төвшин ч юм уу тийм. Яг тийм бичлэг оруулаад өгөөч гэсэн маш олон хүмүүс байт юм байлээ. Болохгүй ч юм байна. Тийм. Яг энэ бас ямар ч сан тайлбарлаж хэллээ шүү. Одоо ялангуяа одоо манай үеийн тоглогч зал чиз чинь бас гоё юм биш нөө баян ингээд байхгүй. Баян нөө экшн болоод байхгүй тийм нөгөө амар байдаг байхгүй. Одоо ингээд ялгаагүй л авто кодч дот чинь нэг ямар нэг тоглоом тоглолоо л та. Тэнгүүд ингээд мауснаас гар ер нь бол хүнд ирэх ямар ч тийм юм байхгүй шүү дээ боломж байхгүй шүү. Тэнгүүд авчис ч болохоор дундуур нь зөндөө юм хийж болдог байхгүй. Зүгээр л ингээд дэлгэцээ харж байгаа л одоо яадаг кофего найруулаад одоо тэгээд нэг ойр зур хийх юм байвал хийгээл тэгээд ингээд алхаж малхаал одоо хөдөлж мэдлэл юу хийж болдог байхгүй. Тэгж яхад дот ч боломжгүй. Дото боломж. Тэгээд тэр нь айгүй амар юм шиг надад санагддаг. Дээрээс нь ингээд дээрээс нь реакшн боддоггүй байхгүй юу? Чиз дээр. Тэгээд ямар ч тоглоомн дээр одоо хүн ингээ реактлах гэд баах юм тооцдог байхгүй тооцоод л шүү дээ. Тэгээ ингүүл тэгчихэж тэгэл одоо ингэх юм бол би тэгнэгээд тийм юм баг өгдөг байхгүй. Зөвхөн ингээ өөрийнхөө үйл ингээл тэгээд өөртөө байлт чинь тэр юнитүүд нь. Тэрнээсээ болоод чиз бас яг нэг хүн юм гой жоохон хаамбал эсвэл юм тав тухтай байдал мэдрүүлээд байгаа болохоор чиз тоглогчд бас юм амар олон байна уу? Яг бас нөгөө бачнаас л болдго юм байлээ. Одоо апдейтнээсээ тэр хөлбрөөсөө болд юм байлээ. Заримдаа ингээд бас тэргээ дагдаг чи ингээд унаад байхгүй болчдөг байхгүй заримдаа. Тэгээ заримдаа ингээд нэг амар их болчдөг. Тэгээд би бол анзаараад нөгөө нэг одоо ер нь нэг жоох алдартай тоглоомнууд ч юм уу байдаг шүү дээ. Одоо ингээд нэг хүмүүс ингээд хүрцэн айгүй олон тоглогчтой тоглоомнууд ер нь баланстай байдаг байхгүй. Одоо баланстай. Одоо ингээд характерууд нь хоорондоо аль нь чалентайг үзэж болохоор ч юм уу. Ингээд нэг хүн тэгээд нэг хүн үний сонирхол ондоо шүү дээ. Тэнгүүт нэг одоо характер сонгоод авлаа гэхэд тэр нь бус характертайгаа үзэж болохоор ч юм уу нэг тиймэрхүү гоё баланстай байхаар тоглоом одоо ингээ урт хугацаанд ч юм алдартай байдаг гэж хардаг байхгүй яг тэрнтэй ижилхэн баха. Одоо чиз ямар ч ялгаагүй. Зарим нэг унаа байхгүй болчихдог байхгүй. Огтунд тоглох болчихсон шүү дээ. Ялгаагүй. Би бас чизийг ойлгохыг амар хүсдэг байхгүй. Одоо ингээд яг зүгээр үгүй хамаагүй миний буруу ч гэж болно. Би бас юм мэдэхгүй юм шиг. Ингээд хоёр баатар нийлүүлээл нэг юм гарч ирээл дахиад ингээд нэг левел ахиадах шүү байна тий. Тэгвэл нөгөөдүүл нь айтем бас аваад идэм шүү лээ. Тий, айтем сонгоод авчихсан. Ер нь тэгээ нөгөө Dota base-ийг тоглоом шүү. Dota base-ийг болохоор Dota тоглодог хүн бол авчихсан тоглолт шүү. Ямар ч ялгаа байхгүй. Механикууд нь жоохон өөр байна. Тий, механикууд нь ондоо тэгээд ингээд бас хүний тэр чинь нөгөө өөрийнх нь онцлог бас гарч ирдэг байхгүй. Одоо ингээд нэг жоохон дээрх дуртай одоо тийм агрессив характертай хүн бол тэгж тоглоно. Эсвэл жоохон ингээд дефенсив тоглодог хүн бол дефенсив тоглоно. Ялгаагүй мөнгө зөнгөө хүртэл жоохон ингээ хадгалж матгалж байгаа. Тий, экономигоо бас барина штэ. Тийм билээ. Тийм яг тийм. Тэр амар учиртай шүү дээ. Эсвэл тэгтээ тэгэл нэг л амьдэрч болно штэ. Хүүфаа гэж бүгдийн зүгээр ингээ бүх мөнгөө өрөөл. Тэгэл амар болж болно. Сонголт тэгэл тэр. Яг л хүний онцлог юм тийм. Онцлогтой таарууллаа л та. Гэтэ яг нэг юм суур байгаа л та. Бас нэг юм бүр нэг ингээ явчих юм бол арай жоохон эвтэйхэн тоглолцсон гэсэн нэг тиймэрхүү юм бол байгаа. Тэгээ болохгүй ч юм бол байхгүй л тийм гайд. Тэгээд ямар ч энийг бүр нас маш олон хүмүүс хүссэн шүү. Тэгээд ямар ч болохгүй юм байхгүй гэж шүү. Тэгээд ороолно гэдээ хэлчихвэл судлаа ярьсан байх чинь хүмүүс ингээд нэг хийддэг байхгүй. Одоо яг таны чизийг лайв хийж хахад тэнд ингээд нэг комментор мэддэг хүмүүс маш их байгаа тий. Тэгсэн мөртлөө мэдэхгүй зүгээр үзээд ойлгочихгүй хичээгээд яг одоо ингэдэг гэж байгаа байхгүй. За би одоо бүрстэй бүгдийг нь яриа зэ. Одоо өчтөр надаас нэг ийм над тэр ингээд коммент юу стори дээр реплайг ордож байгаа. Тэр нь юу байсан бэхээр
чиз ингээ үзээд идэг. Тэнгүүд ингээ ойлгохгүй хичээгээд хаад тэрнээ ингээ жоохон нэмээ тайлбарлаж ерөөсөй байдгүй ингээ өөр юм яриад ингээ шаал өөр юм ярингуудлаа өөр ингээ тоглоод идэх гэж байгаа. Байгаад тэр чинь алхам тутмын тайлбарлаад байгаа ч хэцүү байна. Яг ингээд детейлний ингээд за би одоо инглээ энэ ингэдгийг ингээд хичээл зааж байгаа юм шиг би чинь өөрөө зүгээр л яг тийм стримерч биш зүгээр л ингээд тоглож байгаа л зүгээр ингээд нэг тийм товч дараал хүмүүст ингээ хүрэгчиж байгаа байхгүй. Тэрээс би яг ингээ зориул хичээл заамаар байхгүй тийч. Би чи зүгээр л өөрөө тийч тэгээ өрөөнд яг нэг одоо нэг стример хүн шүү дээ гэж. Гэхдээ яг стример ч биш. Би зүгээр ингээ тоглож байгаа. Тэрээс яг ингээ стриминг гэх юм бол тэр чинь бол ондоо асуудал байна. Би яг өөрөө л стример гэж боддоггүй байхгүй. Тэр чинь ингээ бүх юма бэлдсэн те хүмүүс чинь ингээ яаж л тэр одоо юу гэдэг үздэг хүмүүстэйгээ айгуу гоё соёлтой найрсаг харьцдаг. Тэг ингээд зориод одоо тийм мэдлэг өгдөг ч юм уу те. Одоо яа тий тиймэрхүү эсвэл нэг амар одоо фан entertainment байдаг ч юм уу. Тийм хүмүүс байгаа байхгүй. Яг тийм стример гэдэг. Тийм. Би бол тхийг хүсэхгүй байхгүй. Би бол өөрөө л тогломоор байгаа байхгүй. Тэг яг тэр хүмүүс үзэх нь өөрсдөх нь асуудал байхгүй. Тий би тэгээ өөрөө их өөрөө баймаар байгаа байхгүй. Тэг чи би өөрөө тоглож байгаа байхгүй. Тэгээд тий чинь одоо яад ингээд стресс нөө эсвэл ингээд амар happy байна уу. Тэр чин зүгээр ингээд миний байж байгаа тэр тусгалан зүгээр гарч байгаа байхгүй. Тэрнээс биш би яг тэгээд зориул стрим хийгээл хүмүүс ингээд үзээсээ яг хөө тэгээд үздэг болц би сүүлдээс боддог л болсон л та. Ингээд олон хүмүүс байдаг учраас ингээд юм бол боддог болсон. Тэгтээ тхийг үл хүсэхгүй байхгүй. Эсвэл одоо ингээд нэг хүмүүст инфлюенс хийдэг ч юм уу те. Одоо ингээд ингэдэг шүү тэлдэг шүү. Тим юм бол хүсэхгүй байхгүй ерөөсөө. Тим инфлюенсер ч юм уу одоо стример баймааргүй байхгүй. Зүгээр л ингээд өөрийнхөө тусгалыг зүгээр тэнд ингээ байлгаж байгаа. Тэгээ хүмүүс яг хөө тэрийг тэг хүний сонголт л байхгүй. Тэгэхгүй ингээд нэг заавал нэг хичээл үзэх гэж байгаа юм шиг тий. Эсвэл одоо яа нэг юм нэг тийм албатай юм шиг тий. Одоо ингээд эсвэл одоо төлбөртэй сууг үзэх гэж байгаа юм шиг. Тим юм бол баймааргүй байхгүй. Зүгээр л ингээд байж байгааг хүлээж аваад тэр үн чинь тэгэл таалагдахгүй л унтраачлаа тий. Яг үнэ тий. Зүгээр нэг товч дарцтай тэгэл болоо. Магадгүй зүгээр Кадисийн онцлог нь яг наадах юм болоо гэж би хараад байгаа байхгүй. Ягаад тэгэхээр Кадиси стрим ерөөсөө одоо эсвэл стрим нь яг үндэ стрим шүү дээ. Стримд ямар ч хейтерс байдгүй байхгүй ер нь бол. Яг тэр чи бадчихж байгаа. Тэгээ бадчихж байгаа эсвэл хэрэлдчихэж байгаа байхгүй. Би чи өөрөө шууд ч юм уу яах гэдэг авах гэдэг. Ер нь тиймэрхүү одоо ингээд зүгээр миний л бодоод байгаа юм байгаа байхгүй. Ингээд за тодорхой хэмжээд ингээд нэг юм комьюнити байгаа шүү. За Dota ч Counter Strike ч ингээд олоолаагаа тэгвэл тийч чи ингээд олон төрлийн хүн амьдарч байгаа байхгүй. Олон ингээд яг миний одоо ингээ харж байгаагаар харж чадахгүй байхгүй. Тэгвэл би ингээ улаан өнгийг хараад улаан ингээ харж байгаа байхгүй. Тэгвэл би яг тийм хүмүүстэйгээд ингээд хамт хуймаар байгаа байхгүй. Ингээ юм бичээд одоо тэрээс өөрөө тухтай байгаа. Тийм хүмүүс ингээ янз янзаар харж байгаа шүү. Улаан тэрийг ногооноош харж үзсэн, синхрээс харж үзсэн. Тэгвэл зүгээр миний үед яг бодоод байгаа юм бол тийм байхгүй. Зүгээр ингээ адилхан жоохон төстэй ч юм уу тий яг адилхан байхгүй. Төстэй хүмүүстэйгээ ингээд хамт байгаад юм бичээд ингээ би ч бас өрөөндөө л байж байгаа байхгүй. Тэгвэл ингээ олуулаа ингээ байх чинь ингээ тухтаахгүй. Тэгэхгүй ингээл нэг юм ингээ маргаад ах ч юм уу те. Гүй ингэдэггүй штэ наа чи ийм байхгүй ингээд би бас нөгөө талаас нь гүй наа чи ингэдэггүй штэ тэгмээргүй байхгүй нэг тийм зүйл шиг тий нэг тийм одоо яаж байгаа аргумент хийж байгаа нэвтрүүлэгт ороод байгаа юм аа штэ тэгмээргүй. Тэнгүүд яг хаа тэгж боддог байхгүй нэг тийм төсөөтэй хүмүүс нь байдаг. Тэгээ тэр хүмүүс нь яг бид нар хаа ингээд маргалдаг л да. Би ингэдэггүй штэ тэгдэггүй штэ стресстэй. Тэгтэл л ер нь гайг байдаг байхгүй. Тэгээ бүр болохгүй л тэгэл би чи шууд ингээ бандаа хийчихдэг. Шууд ингээ банд чинь коммент хийчихвэхгүй. Тэгдэг байхгүй. За одоо би бас гоё юм ярина. Би таныг бол баг үзээ 3 жил болж байгаа заяа. Агуул яг та яг ийм байсан байхгүй юу? Ер нь маргалцдаг. Шууд байн мэн ичдэг те. Байн ичгүүтлээ дараа нь гоё өөр стресс те. Тэнгүүд одоо бас нөгөө нэг арай яг стриминг төвшөндөө ороод эхэлсэн юм санагдав. Тэнгүүд нэг хүн илгэнгүүд дараа нь тэр хүнийх бас яг хөө тэр хүнийг шүүмжлэнгүү тэрийг шууд тусгаж аваад бас нэр ийм талтай байж болно. Бид манайс мэдэхгүй штэ гэд. Тэр ч юм иймэрхүү хандлага амар их ажиллагддаг болсон ер нь бол. Энэ бас нэг юм олон үзээд байгаа тэгээд нөлөөлж байгаа жоохон өөрчлөгдөж байна л да. Тэгээд тэр хүмүүсийн ч бас нөлөө гарч байгаа байхгүй. Тийм олон хүмүүс ингээд энэ талаас нь ингэнгүүт би ч бас тэгэл хүн л байгаа юм чи зүгээр юм байна. Тэгээд тэр хүмүүсийн ингээ юмнууд нөлөөлөө өөрчлөгдөж байгаа ах гэж бодож байна. Тэгээд тийм болж байлаас болжлээ. Тэгэхгүй би ч нэг жоохон тийм зүрүүд маяг юм баггүй. Ер нь нэг юм яг ингээ хүн ингээд ангууд нэг ингээд зөрчмөр санагддаг байхгүй албаар. Тий яг тэгээд идэв. Тэгээд жоохон засагдчихвэл бас болжлээ. Би ч өөрөө хүн юм ич бас хөгжих хэрэгтэй болох тий. Хийж байгаа юм дээр жоохон сайжрах юм бол зүгээр байхгүй.
За хоёлаа эргээд нөгөө ярианд орох. Яг мэрэгжлийн тоглогч байсан гэж сонсч ирсэн те. Би бол сонсч яахад тэгж л өдөө ярих юм да. Тэрнээс тэр үед гэхдээ ер нь бол одоо л хүмүүс e-спорт гэд яриад байгаа байхгүй юу? Одоо ингээд одоо ажил спорт хийдэг хүмүүс өөрсдөө мэрэгжлийн төвчд ч одоо ажил гэж явах байхгүй. Тэр хүмүүс амьдралаа бүр ингээд зориулж байгаа шүү дээ. Хотод бүтэн цагийн цалин аваа явж байгаа юм. Тийм тухайн үед л би яг хөө тэгж боддог байсан. Яг өөрөө л дотроо тэгж боддог байсан. Би ингээд нэрнгээсэл би ч өөр мэрэгчлээ байхгүй өөр мэрэгчлээ. Тэгээд үнэхээр ингээд ажил болгоод дуртай байхгүй ингээд энийг ингээд ажил болгоод амжилт болгочихъя гэж бодож исэн үе бол байсан байхгүй. Тэгэхээр тэгж бодохоор одоо өөрийнхөө хувьд л мэрэгжлийн тамирч байсан л гэж ярих баг. Гэхдээ тухайн үед л хэцүү байсан. Хэцүүсэн. Тий одоо энэ сцен гэж юм бол байгаагүй. Зөвхөн Монголд гэлтгүү дэлхийд бэрэн байгаагүй. Яг анх бол ер нь e-спорт яг энэ видео тоглоом шиг ингээд спорт болгох хэцүү болгосон юм чинь мэдээж ингээд бизнес учраас мөнгө ирэгддэм билээ. Dota хамгийн анхных нь хийсэн шүү дээ. Сая доллар. Dota гэдэг тоглоом чинь нээлт хийхдээ бодсон бохгүй. Хэдүүлээ яаж тоглоом маркетинг хийх үгээд. За. Тэгснээ хүн төрөлхтний одоо ингээд түүхэнд байгаагүй тийм топ прайс пул тавьгээд сая доллар гэдэг дүнг тавьдаг. Тийм анхны 7 он. Тийм. Зүйл эдэн өмлөлт биш 13 12 он баггүй. Тэгээ 7 ойлууд чинь. Үгүй нэг нь нөхгүй. Шууд сая доллар. Тэгэж маркетинг нэг дээрээ сая доллар байсан. Тэгэж харин хүмүүсийн анхаарлыг татаад одоогийн Dota гэдэг тоглоом чинь ийм болоод бусад тоглоомнууд нь дагаад хүртэл тийм болсон байхгүй. Зүг. Гэтэ яг тэр яг сая долларын шагнал нь нөгөө Battle Pass масны оролцоотой байсан уу? Үгүй. Зүгээр шууд л одоо ингээд Warcraft гэдэг тоглоом байт юм байна. Тэгээд тэрний Dota гэдэг map-ийн ер нь дэлхийд аяар олон хүмүүс тоглолт юм байна гэдгийг одоо мэдсэл юм шиг байгаа гэдэг. Бодвол статистикийн цаанаас ирдэг л. Тэгээд маркетингийнхэн санаа тийм байсан. Хүн төрөлхтний түүхэнд байгаагүй л нэг тийм дүн тавигээд шууд 7 ордоо доллар тавьчихж байгаа байхгүй. Тэгэл өстө FIFA гэдэг дэлхий ирсэн тийм юм болж иж одоогийн тоглоом чинь бүгд ийм том шагналын сантай дээрээс нь ингээд бүгд ингээд сонирхдаг болчихсон. Нөгөө нэг амар финал болдог жил чивлэр хамгийн өндөр шагналын салтай. Нөгөө 40 хэдийн сая доллар болдгоо. Spirit авраг авдаг. Тий, тэр чинь нөгөө ковидын дараах. Өнгөрсөн жил нь болоогүй ч 2 жил мэдчихлүү тэр чинь. Тий, TI болох гээд байж исэн чинь локдаун болоод. Тий. Тэгээд ингээ 2 жилийн прайс пул нь цуглаад тэгээд 40 хэдийн сая доллар. Замраагүй тэр үр замраагүй. Төрүүлсэн нь ямарч 21 сая доллар ч 25 сая 20 хэдийн сая доллар авсныг санаж яг тоогийн сандгүй. Тэр чинь рекорд баха. Тий, энэс яг рекорд баха. Бас л амар финалс те 5 тоглолт гараас те. Яг энэ дэр юу их гэдэг нөхөр Монгол тоглогчд яг интернэшнлийн түвшинд очиход яг зүгээр өөрөө чинь бодлоор юу энэ дээр жоохон зүгээр тутмаг болов энэ нь жоохон хэцүү байдаг болов уу гэж асуумаар байгаа. Яг айл талтай л байдаг баг. Одоо ингээд Монгол организашн гэж баг организашн гэж хэлэхэд жоох хэцүү байхгүй юу? Ер нь л одоо гадны дээр өрсөлдөд байгаа ингээд ирж байгаа нөхдүүд байгаа шүү дээ. Тэд нар ч юм бол яг ингээд одоо ялгаагүй бизнес байхгүй бизнес одоо байгууллага ялгаагүй одоо ингээд тийм байгууллага байхгүй. Тэгээд одоо нэг юм одоо байгууллагын соёл гэж ярьдаг ч нэг хүмүүс одоо нэг тийм бар байдгүй хаа миний бодлоо. Одоо баг гэхэд хэцүү гэдэг нь яг надад тийм айдаа байгууллах гэхдээ би бос тоглоомуудыг л мэдэхгүй шүү. Зөвхөн Dota гэв. Тэгэнгүүт тийм байгууллага бол цөөхөн гарч исэн юм. Цөөхөн байсан. Тэгээ одоо бол бүр нэгч байхгүй шүү дээ. Монгол тэгж баг гэж байхгүй. Байгууллага тийм организашн гэж юм байхгүй. Тэгээд тэр чинь одоо өрсөлдөж байгаа нөхдүүд нь арай өөрөөр харж байгаа байхгүй. Тэр чинь ингээ ажил одоо юу гэдэг бизнес гэж хараад тэгээд тоглогчд нь хүртэл тэгж харж байгаа байхгүй. Энэ ингээ чухал би ажиллаа хийж байгаа. Одоо юу гэдэг одоо өөрийнхөө л төлөө одоо ингээ ажиллаа хийж байгаа. Нэг юм харах өнцгүүдийн ялгаа гардаг байхаа миний. Тэгээд Монгол тийм бизнес одоогоор бол эхлэх баг шүү дээ. Одоо байгууллага. Яг жинхэнэ организашн гэдэг юм. Би тэгтээ IC энтергөө сайн мэдэхгүй. IC бол байдаг шүү дээ. Олон төрлийн мөрөлтөө ингээд байгаа. Яг сайн мэдэхгүй. Counter Strike юм бас ингээд шүүрэ байна шүү дээ. Тийм яг Монголд бол би хэлэл жоох special case болсон. Тэгээд өөртөө угс нэг нь ингээд амжилтаа үзүүлээд одоо яа тий. Ингээд зөндөө удчихсан байгаа байхгүй. Одоо яг нэг Монгол IC-г ярьсан дээр бас бараг тэгтээ Монголын ч гэсэн эхлэлийг тавьсан. Энэ олон бас спортын тавьсан эхлэлийг тавьсан баг IC байх шүү гэж миний болоор бодоод байд. Яг бүр өмнөх Монголцсон л ах л та. Одоо хамгийн анхны тэр одоо яг жинхэнэ ингээ баг маг гэд үүсчихсэн юм чинь тэр бүр ингээ анх тэр 15 он руу явах. 15 оны Монголц гэдэг юм чинь би бас өөрөө эхнийх нь
яг гişүү болж явж ирсэн болохоор тийм. Монголцод уу? Тий, тэгж тоглож моголж ирсэн болохоор. Тэгээ яг Counter Strike-ийн одоо CS-ийн тэр Ази авраг авдаг шүү дээ. Яг экстрем тэр. Тий, тэр юмэр тий тухайн үед би өөрөө тоглох. Тэр чинь гэхдээ яг 15 6 оны үе шүү дээ, тийм үү? Тэр 17 жил гэж байна. Яг тэр үед Монголц гэдэг энэ communication дээр Dota-гийн баг байсан юм уу? Тий, Dota байсан бохгүй. Тийм Tapas байсан юм уу те? Байсан бохгүй. Тийм үү? Тий, тэр чинь тэгэл бас тухайн үедээ хөөрхөн ингээд дэвшил гарч илээс. Яг тэгэж TMA явчаагүй ч гэсэн Аздаа бол сайн тоглож ирсэн. Тэгээд тоглогч нар өөрсдөө тэгэл ранк маг бас гайгүй л хэлсэн л. Гэхдээ одоо тэгээд тэр чиг ингээд юм амжилт байхгүй байхгүй. Тийм болохоор хүмүүсээ сайн мэдэхгүй л баг. Тийм баг те. Тий. Тэрээс ингээд Counter Dota гэд явж исэн тэр эхлэлийг тавьсан. Тэгээд төвшөөдөл би бол баярлдаг. Тэр анхны яг тэр төслийг чи ингээд эхлүүлж исэн бохгүй. Тэгээд тэр хүмүүс тэгээд мундаг л байсан байгаа байхгүй. Ер нь ингээ гадны ингээ баг байт юм байна. Тэгээд баг гэж юм байт юм байна. Гэт би бол мэдчихгүй шүү дээ. Тэгэхэд нөгөө PC яг баг л гэж ярьж байгаа. Гэтэ тийм мэдэхгүй байхгүй юу. Тэгээд ингээ тийм эхлүүлж исэн байхгүй. Яг хоёр тоглоомаар. Хамгийн том хоёр тоглоомаар. Тэгээд тэр чинь ингээл одоо яг ингээл яваа сунжрал царгаад одоо дунд нь юу ч үлдгийн зөндөл юм болсон. Яг зүгээр анхных нь кейс тэр үлвэл гэж бодчих. Тэрний өмнө л дандаа л тэр нөгөө PC-ний чинь багууд. Яг л тийм л бах та. За ямар ч зэнтэй бүр ингээ маш миний хувьд бол маш том мэдээлэлтэй болж ийн гэж бодож байна. Нэвтрүүлгийн ивент гэдэг чинь бас яг энэ ташрамд. Тэгээ хоёул бүр нөгөө нэг яриад яваадсэн чинь манайх ч нэг цагийн метражтай байдаг байхгүй. Тэр бас цаг төгсөж байгаа шүү. Нэвтрүүлгийн ивент чинь бас энэ ташрамд дурдчихээ. Ер нь снэк хийдэг вэ? Зүгээр огт иддэг. Гэхдээ яг стрим хийдэг хүмүүс угаасаа дундуур нь снэк хийдэг ч юм бүдүүлэх юм шиг байна та. Яг зөв нэг хүмүүс ч нөгөө мукбаг гэдэр үздэг хүмүүс идэг чинь шок гэдэг. Би бол нэгдүгээр тэр юм бүр маш дурггүй байхгүй юу. Бас тийм сонсч чаддаггүй байхгүй. Тэгж бодоод ер нь стрим хийж байхдаа бүр огт юм идэггүй шахуу. Гэхдээ хаяа бол үнэхээр л өсөөд идэг. Тэгээд юм иддэг. Гэхдээ яг микэ хаачдаг. Заримдаа бол мартаад нэлтэл л идэг. Тэгээ бас яг сайн мэдхгүй. Ер нь л огт юм иддэггүй болохоор би бас сайн мэдхгүй. Тэгээ өнөөдрийн дугаарыг бол бас нэг манай пампан чипс байгаа. За тэгээд одоо дүүнер чинь ч юм уу жоо хөвгдөд сайн мэдэндээ яхаа нөө будааны жигмэг гэдэг шүү дээ. Ice cracker олцож байна. Тэгээд өнөөдөр бас бид нэг компотоос амтлуулчмаар санагдлаа. Тэгээд яг нөө манай компотны бодлохоор SV гэдэг компот байгаа. Тэгээд ямар сахаргүй. За ялангуяа фитнес хийдэг залуу шүү дээ. Тийм болохоор бас нэг жимсэнд юу нэрвэ? Жимс л ер нь идчих. Яг нөө сахаргүй нөө жимснээс гаргаж авдаг байгалийн сахар ашигладаг ийм компот байгаа шүү. Тэгээд танд өнөөдөр зориулаад гүзээлцний компотыг сонгосон байгаамаа. Тэгээд ийшээ чи таас амтлаад үзээрэй. Тэгээ ойлаа. Яриандаа эргөө орё те. За би ингэж би хамаагүй шүү ингэж хийчих. Гэтэ манад юу нэг гоё чипс юмс идэж хамаагүй ярилцаад сууж идэв дөө. Тэ. Тэгээд ямар ч хамтран ажиллагчаар ажиллаж байгаа, ерөнхий продюсераар ажиллаж байгаа Sweet Essence компани хамт олсонд баярлалаа. За, үргэлжлүүлээд хаа ярихад зүгээр Монголын e-спортын хөгжил ч юм уу те энд маш том түлхэц үзүүлсэн хүмүүсийг яг тоглолтод мэдээж байгаа. Өөр та юу гэж боддог вэ? Одоо миний л одоо юуд оролцоотой гэх юм уу юу юм. Би одоо өөр ингэ нэг хэсэг нь байсан юм одоо ингээд багууд гэх юм уу тийм тий. Тэгэх юм бол юу л ах л та одоо тэгэл төвшөөл ах дөрөвний бүр анхны тэр Монгол зүг үүсгэж ирсэн юм баг. Би бол үнэхээр баярлмаар санагддаг. Тухайн үедээ тэр их хөрөнгө мөнгө одоо болтол Монгол одоо юу гэдэг байгууллагч гэдэг юм хүн ч гэдэг юм уу. Тим юм гараагүй л байгаа хаа. Тухайн гэхдээ яг зүгээр тэр комити хийжсэн тохиолдол одоо ч гараагүй л байгаа. Boot camp-ийн трийг шийдэж өгчээсэн үү? Тийм бүр энэ чинь ингээ гадаад матадад хүртэл ингээд явж boot camp хийж байгаа шүү дээ. Оо бүрөө? Тийм тэгээ ингээ бүх ингээд зүгээр л яг PC-ч л байсан шүү дээ. Тийм зүгээр л ингээ PC-нээс юу н аваа явж байгаа байхгүй. Эсвэл дээрээс нь ч гэдэг юм уу тий. Тэгээд анхны тэр суурийг тавьж өгсөн утгаараа би бол төвшөөгээ залуу хүмүүс л юу мэдэн дээ. Зарим хүмүүс л мэдэн. Гэхдээ бүр яг шинэ генерашны ч юм уу залуучууд бол сайн мэдэхгүй л. Би л яг тэр хүнд бол баярлалаа гэж хэлмээр санагдав. Одоогийн яг зөндөө юм болж байгаа л та дунд. Тэрнээс хойш ингээ зөндөө хүмүүс оролцсон би мэдэхгүй тийм кейсүүд байж магадгүй. Миний мэдхээр бол одоо төвшөөдөл би баярлалаа гэж хэлмээр санагдав. За баярлалаа. Тэгвэл дараагийн асуулт нь болохоор
ер нь яг нэг Монгол хүүхдүүд маань доотоогоор тоглоод явхад ер нь хэр бас потенциалтай вэ? Та хоёроос юу гэж харддаг вэ тэрийг? Дээшээ гарах ч юм уу, яг дэлхийн түвшинд, Азийн түвшинд тоглох. Одоо шинээр тоглож. Шинээр гарч ирж байгаа шүү. Одоо тэгээд үнэхээр одоо бол манай байгаа хэдүүл бүгд тэр мэдчихэж байгаа шүү дээ. Яг цээлэн хиймээр байгаа хүмүүст л яг гоё юм шиг санагдаад байдаг шүү. Тоглоом нь амар хэцүү байхгүй юу? Хэцүү. Тэгээд дурлахад бас хэцүү тийм. Ингээд бүх юм нь энгийн биш. Яг үнэ. Тэгтээ ингээд нэг жоох хэцүү тий. Жоох хэцүү. Тэгээд нэг хүмүүс ч нэг тийм шартаа хүмүүс байдаг шүү. Хэцүү юм дуртай ингээд ухаал оролдоол энэ яасан зэв энэ яасан болдгоо би энийг заавал сурна гэл тийм хүмүүст л гоё тоглоом шиг санагддаг шүү. Угаасаа сур дуусахгүй би одоо зөндөө олон жил тоглосон. Тэгтээ одоо би өөрийгөө сайн гэж бодсон. Сурсаар л стил ингээд амар муу хэвэрээл байгаа. Тэгээ муу хэвэрээл. Нэг Кадис Бүлэц гэх нэг групп байдаг шүү дээ. Тэрэн дээр та ч бас юу лээ Аазтай юунд хэд дээр явд үлээ? Нэг Аазтай нэг 3 4 зүр ангитай л явж байна. Тийм байлээ тий. Тэнгүүтлээ та нарыг удаас нэг Аазтай 300 400 дээр явдаг хүнтэй бити маргалтай нэг хүн нэг тийм пост хийсэн. Би тэрийг хараад бас тийм байх шүү гэж бодчихлоо. Тэгээд яг бас нэвтрүүлгийн цаг маань дууссан байна. Тэгээд би оролцож байгаа зочин болноос асууд юм аа. Яг энэ нэг подкастт оролцож ирэхдээ ч юм уу за иймэрхүү юм ярина да. За иймэрхүү юм ер нь бол би ярих гэж бодож байгаа гэдэг ч юм уу тиймэрхүү юм байсан бол нэвтрүүлгийн төгсгөлийг бас зочинтой би үлдээ тий. Тэгээ тийм юм байвал бас таны юу байх вэ? Би сая бодсон юм аа. Ингээ подкаст ингээд за тэгвэл тэгээд өдөр үгүйс үүр хийх юм байгааг л тий. Гайгүй зовтой байсан. За тэгвэл тэгээд заа гэсэн юм чи одоо тэгээ очие. Голоо одоо очие юу ярих вэ гэж бодохгүй юу? Надаа үгүйс нэг мэддэг тийм сэдвүүд цөөхөн байгаа л та. Доото яг нэг гадарлана. Тэгээ хамгийн ойрхон одоо яг хийж байгаа нэг бэлтгэл энэ төр хийвэл бас нэг хальт ярьчин. Тэгээд өөрөө ерөн сайн мэдэх юм бол байх шүү дээ. Тэгээд юу ч ярих вэ надаа. Тэгээ яг надад л ингэж бодд юм аа. Би зүгээр одоо яг хүмүүс үзчихвэл одоо ингэдэг байхгүй хүмүүс. Одоо ингээ Монголд ч амар ихгүй юу? Амар ингээ амжилт гаргаад амар өгөхгүй. Ер нь тэр давцсан зогсож байгаа ерөөсөө хитгэн хүмүүсийн одоо ингээ нэг 5 монгол хүн байгаад байгаа байхгүй ингээ. Тэнгүүдэд ингээ хүмүүс одоо ингээ e-sport л гэдээ яриад байдаг байхгүй. Тэгээ e-sportс амар ингээд энэ амар мөнгө олдог ч гэдэг юм уу. Хүмүүс тэгж харж байгаа байхгүй ингээ ажил гэж харж байгаа. Одоо тэр нь л зөв. Тэнгүүт тэрний одоо бас ингээ золиос гэж зөндөө юм ба. Одоо ингээ тоглодог хүмүүс ер нь нэгдүгээр эрүүл мэндэл нэлээд асуудалтай болдог. Ингээ байнга суудаг. Ингээд тэр хүмүүс мэдээж тодорхой хэмжээнд ингээ амьдралаа зориулж коммитлж амжилт гаргана. Тэнгүүт ингээ өдөржингөө суугаад ангууд ингээ эрүүл мэндийг мэдээж анхаардгүй тийм. Тэгээ эхний анхаарах ёстой юм бол би эрүүл мэнд гэж боддог. Тэгээд араас нь одоо хүн тэгээд ер нь 24 цагаад юу гэдэг 16 цагт компьютер тоглоо. Одоо тэр тоглоом тоглолоо гэд тэрний оронд цагаа бас менежмент хийх хэрэгтэй. Яг л одоо юу гэдэг 4 5 цаг ч юм яг ингээд зориод бэлтгэлээ. Яг өөрөө enjoy хийж болно л да үлдсэн цагт нь. Тэг ингээд цагийн менежмент хэрэгтэй. Би зүгээр одоо ингээд амжилт гарах гэдэг тамирчин болох гэдэг хүний талаар л ярьж байгаа шүү. Эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй, цагийн менежмент хэрэгтэй. Тэгээд бас яг үнэхээр амжилт гаргана гэсэн баталгаа бол байхгүй. Өчнөө сая хүмүүсээс өрсөлддөг. Миний бодлоор бол. Тэгээд тэр амжилт гаргаж байгаа зурагтаар харж байгаа хүмүүс зүгээр тэр хүмүүсийн үдээд хичнээн 1000 саяны нэгч бидгийн тий. Ингээд маш жижигхэн ингээд тийм цөөхөн хүмүүс амжилт гаргадаг. Тийм болохоор одоо ингээд тэр рисктэй одоо юу гэдгийг тэр нөгөө талаас нь харж үзээсэй гэж боддог. Тэгэхгүй хүмүүс тэгдэг байхгүй ингээд би хүүхдээ амжилт гаргана те эсвэл одоо өөрөө би амжилт гаргамаар байна. Тийм болохоор одоо тэгж бодох хэрэгтэй. Тэрээс одоо ингээл хүн болгон тоглол хүн болгон ялагч болол тэнд амжилт гаргацдаг бол ингээ бүгд ялагч болж байгаа байхгүй. Тийм кейс тийм юм амьдрал дээр байдаггүй учраас тэр өнцгийг бас хараасаа гэж би бол боддог. Тэгээд хамгийн анхаарах юм бол эрүүл мэнд. Нөгөө талаараа бас нөгөө нэг яг хэрвээ ингээд яг үнэхээр амжилт гарна гэж бодчихвол баг бүх юм аа тийм шүү юм тий. Тийм бүх л одоо ингээд найз нөхөд одоо юу гэдэг энэ тэр боловсрал бүх одоо ингээд хүнд ингээд зөндөө боломжууд байгаа байхгүй тий. Зөвхөн тоглолтоор ингээд амьдрал ингээд заавал амжилт гаргалаа гэдэгээс хүн гоё амьдарч ийн гэсэн үг шүү байхгүй. Зөндөө сонголт байгаа байхгүй. Би ингээд зүгээр амжилт гаргахгүй зүгээр л ингээд яадгийн зүгээр л уртхаа хийгээд ингээд би аз жаргалтай амьдарч болох байхгүй. Зөндөө олон сонголт хагаад заавал тэгэж одоо яг сонгохгүй ч байж болно. Яг хэрвээ сонглоо гэж бодоход би зүгээр тэр ямиг бодож үзээсэй тийм үнцэг байдаг шүү гэдгийг би л анхааруулмаар сандаг байхгүй. Тэгэхгүй ингээд хүн болгол одоо бол бодож ш нь ингээд
ингээд угаасаа л огчж байгаа виз огчж байгаа байхгүй ингээд тийм ингээд хэдэн хүмүүс бүр амар байгаа байхгүй. Тэнгүүт хүмүүс чинь ингээд огчоод бодож байгаа сэтгэлийн хөрлөө. Нэрэл ингээд манай хөвцөн ингээд мундаг болно. Эсвэл бийц ингээд мундаг болно гэж бодож байгаа байхгүй. Тэнгүүт одоо тиймэрхүү юмнууд байдаг. Тэгээ үнэхээр одоо ингээд паро тоглогч болно явах юм бол тэгэд ингээд заавалаас ялах чалбгүй л дээ. Гоё ингээд өөрийнхөө одоо байж болохоор ингээд өөрийгөө дайцлаад тэгэд үнэхээр хожихгүй л одоо яах вэ тийм ээ гэж бодчих. Болохын хувьд маш олон эрсдэл, маш олон зүйлийг хайж ирсэн. Тийм өөр сонголтуудаа ингээд үгүй гэж байгаа байхгүй тий. Өөр сонголтууд юм уу эсвэл юу дээ өөр нэг тийм юмнууд байгаа байхгүй тий. Амьдрал ганцхан амьдралч видео тоглоом биш байхгүй. Тэрнээс гадна тоглоом гэж харахаас илүү эн чинь бүр бүтэн менежмент явж байгаа юм шиг байна. Маш олон стратеги, тактик. Тэгээд тэдрийг анхаараасаа гэж боддог. Одоо тэгээд яг амжилт гаргасан гаргаагүй хамаагүй байна. Ажиглахад хүмүүс ер нь тэгээд эрүүл мэндэ хайцсан байдаг байхгүй. Тэгээд нэг тэгэд байж байгаа л өвддөг ер нь бол бараа тоглогч нар. Байж байгаа л өвдөл инглээ бэрик авлаа гэл. Тэгс ингээд бүр залуучууд нь бол гайгүй байхгүй. Ингээд мэдээж ингээд олон жил явсараа тэр хүн чинь ингээд хүнштэй ялгаагүй. Яг нь. Тэг ядарч байгаа байхгүй тий. Илэгдэж байгаа байхгүй. Тийм л юм хэлхий үсэлээ. Тэгээд өөр юм алах. За тэгээд маш их мэдээлэл ер нь бол миний хувьд бол гоё мэдээлэл авсан л юм байна. Тэгээд хамгийн гол нь манай подкаст ганцхан нөгөө e-спорт чиглэсэн биш. Одоо чинь зүгээр яг хоёулын дугаар ягаад амар гоо үн цэнтэй вэ гэхээр одоо чинь та хүмүүсээ хэллээ шүү зүгээр мэржлийн тамирчин болохын тулд ийм зүйлүүд таван тулдсан шүү. Бүх зүйл ингээд нэм сэтгэлийн өөрлөө ч юм шийдэгдэхгүй шүү гэдэг чинь тэ. Яг манай үзэгчд яг наадах чинь сонсох магадгүй ёстой үзэгчд байдаг байхгүй юу. Тийм болохоор би нөгөө бас подкаст төсөлтөл 7 сонирхолтой зочин оруулахыг хичээ тэгээ нийгэмд юусоо баригддаггүй гэдгийг хэлдэг. Тэгээд энэ удаагийн дугаарын бас зочин бас сонирхолтой санагдсан баг. Тэгээд мэддгүүд нь бол угаасаа Катисхи сонирхолтой гэдгийг мэдчихэж байгаа хаа. Тэгээд энэ 7 хоногийн ингээд дугаараа үүгээр дуусгая. Тэг би дандаа ингэ бэлгээ мартчих юм аа. Бэлгэтэй шүү хаа. За тийм аав та. За SV брэнд яг гарын бэлгээ. Түрүүс таны эзэн компочтой. За нөгөө маа SV rice гэх бас бодоо оруулдаг. За яг нөгөө брендинг хөгжүүлэлт хийгээ явж байгаа. Тэгээд хууралгүй тэгээд том шигтэй Japanica-с авсан бодоо шүү. Ер нь будаа хэрэгддэг. Тийм будааны хөгт шүү За. дээ. За тэгвэл яг манай будаа бас маш сайн будаа баг шүү. За тэгээд будаа байгаа. За тэгээ мөн одоо SV брендийн Чангансны компот байна, чипс байна. За дүүнер мөнэртэй эсвэл хүүхдтэй л баггүй. За тэгвэл дүүнертэй сайхан очиод тэгээд гоё өөх зөндөл юм тааллаа тий. За макрон бичэн бас байна. За тэгээ мөн энэ бас олон жимсний бас компот энэ бас данаас аяг болоод ирэлчих боломжтой хаа. Яг энэ бас л нэг подкаст болон дээр хэлдэг. Энэ уут нь болохоор нөгөө өглөө болох манад ирсэн зочдын өглөөний талхандаа гардаг, өндөөндөө гардаг уут нь байгаасаа гэж өрөөгөө өгдөө шүү тий. Энэ аяг гоё боломжтой. Гоё хар уут байгаа. За тэгээд манайхаа энэ 7 хоногийн дугаар ингээд дуслаа. Эх 7 хоногт дахиад гоё зочинтойгоор уулзах гэж итгэж байна. Бид нартай хамт байдагт баярлалаа. SV подкаст зүгээр дуусчихна.